Наран мандахаас шингэх хүртэлх өргөн удам нутгийг донсолгож явсан 800-ны тэртех их Монгол улсын мандан бадрал, үүсэл хөгжил, дорот ялагдлийн түүхэн үе мөчлөг бүхэнтэй хамт Монгол цус, Монгол эх орноор бахархдаг хэн бүхнийг их язгуурын түүхийн жимээр хамтдаа аялахыг урьж байна. Сайн байцгаана хөгтөөд. За түүхэн жимээр нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг цагаан сарын арга хэмжээнд зориулаад Монгол ёс заншил гэсэн сэдвээр явуулж өгөөч гэсэн хүсэл төрсний дагуу өнөөдөр хөгтөөдтэйгээ багш нь Монгол ёс заншлын талаар тэр тус маань цагаан сарын үеийн Монгол ёс заншил ямар шиг байдаг талаар ярилцах нэ. За цагаан сар гэдэг маань бид л үндсэндээ нэг баяр нэг л арга хэмжээ гэж ойлгоод байдаг боловч нэг хоногийн зайтай хоёр баярын арга хэмжээ явагддаг. Нэг нь битүүлэгний арга хэмжээ гэж явагдана. Нөгөөх нь шинийн нэгний арга хэмжээ гэж явагдана. Яг учир утгын хувьд бол хоёр өөр. Битүүлэгний арга хэмжээ гэдэг бол улиран одож байгаа хуучин оноон үдэж мордуулах ёслын арга хэмжээ хийгдэнэ. Шинийн нэгний арга хэмжээ гэдэг бол зорин ирж байгаа шинэ оноон угтан авах ёслын арга хэмжээ. Хоёр өөр арга хэмжээ явах нь шүү дээ. Тийм учраас энэ хоёрыг хооронд нь ялангуй жоохон салгаж ойлгоход бас гэмгүй. Яагаад салгаж ойлгох вэ гэхээр энэ хоёр арга хэмжээний үеийн Монгол ёс заншил нь хоёр өөр байна. Хоёр өөр байна. Ухаандаа битүүлэгний оройны арга хэмжээ гэхээр чинь багш түрүү хэллээ үдэж байгаа хуучин оноон тийм ээ. За хуучин он сайхан байлаа, өвлийг өнтөд авлаа, мал сүрэг сайхан орлоо, тархан задхлан орлоо, одоо эмгэг хуучгүй, ханиа шуукнаагүй, сайхан жил гарлаа, ол зомог ихтэй сайхан жил байлаа. Гэд одоо энэ жилийн хувьд бол одоо морин жилийн үдэж гарах арга хэмжээ хэзээ болох вэ? Одоо хамгийн өвлийн адаг сарын хамгийн сүүлийн өдөр буюу өхөр сарын 30-ны орой болно. Өвлийн адаг сарын чинь бол өхөр сар гэж нэрлэн тийм ээ. Өхөр сарын 30-ны орой болно. За өхөр сарын 30-ны орой яагаад битүүний орой гэж нэрлэдэг юм гэхтэй зэрэг 30-ны орой сар гардаг бай. Бэлгийн тоолол гэдэг чинь бол өөрөө ерөөсө сарны хөдөлгөөнийг тооцоод хийчихсэн цаг тооны өчг шүү дээ. Сарны хөдөлгөөнөөр явж байдаг. Тийм учраас сарны бүх хөдөлгөөнийг тооцоод явах чинь сар яг л одоо бэлгийн тооллын 15-ны өдөр тэргэл сар гарна. Бүтэн сар гардаг байхгүй юу? 15-ны тэргэл сар гэж бүтэн гараад тэгээд тэрнээс хойш 16-7 өнөхөрөө хавиргалж явсаар байгаад 30-ны өдөр ирэхээр яах нь вэ? Бүр битүү харахгүй болох нь шүү дээ. Сар гарахгүй. Тийм учраас битүүний орой бол одоо энэ жилээс эхлээ сайн ажиглаарай. Хуучин мэддэггүй байсан бол битүүний орой өндөр настан аав ээждэн ах дүүдэн битүүлэх гээд явхад бол одоо ямар ч гэрэл байхгүй. Сарны гэрэл гэж байхгүй. Зөвхөн дээр юу байх вэ? Одны гэрэл гэж байна. Тийм учраас хамгийн ихний од одоо гарч эхлэхийн үед л битүүлэгний арга хэмжээ эхлэндэ. За битүүлэгний арга хэмжээний үед л яг хөөхөр мэдээж гэр орноо сайхан цэвэрлчих нь сар шиндээ зориулсан гоё одоо миний хүүхдүүдийн өмсчгоо шиг ийм гоё үндснийхаа гуцыг өмсчих нь. За тэгэл цайц битүүний оройны дандаа битүү хоолнууд байна тийм ээ. Бууз ванш нөгөө битүүлэг шансан шөлөндөө шансан göцвудаа гэд бүх хоол унд юмнуудаа бэлдэ тавьчихаа тэгээд малан готлуулчихад орой бүгдээрээ гэртээ ам бүлээрээ сууж байгаа. Тэгээд одоо битүүлэгний арга хэмжээ эхэлнэ. За битүүлэгний арга хэмжээ битүүн хагалах ёсон гэдэг бас 2-3 янзаар явагдана. Нэгдүгээрт нь эртээр үеэс уламжилж ирсэн битүү толгойгоор битүүн хагалах ёсон гэж байна. Битүү толгой гэдэг бол одоо энэ хоньны хуйхлаа чанчсан эрүүтэйгэн энэ битүү толгойг бол одоо битүү толгой гэж дээр үеэс нэрлээд дээр үед ихэнх айлууд яадаг байсан гэхээр битүүний арга хэмжээг энэ битүү толгой зааж битүүн хагалдаг гэсэн байлаа гэж. За битүү толгой зааж битүү хагалахтаа яг хөвгтэй зэрэг толгойгоо сайхан хуйхлаад чанаад за тэгээд энэ ам хамар нүд жих одоо энэ сүвүүдийн сайхан гэд шар досоор дүүргэж өгөөд аманд нь одоо сонгон сармис өмхүүлээд ихэд бүгдийн сайхан бэлдэж тавингуудаа яг оройны арга хэмжээ болохоор юу гэж хэлэх вөхөр гэрийн эзэн эсвэл одоо бит байгаа тэр ахмад хүн энэ жил одоо
сайхан жил гарлаа. Бид энэ жилдээ их сайн орлоо. Тийм учраас одоо улиран буур жил гэж нэрлэнэ. Буур жил гарлаа. Ирж байгаа жилээ ботхон жил гэж нэрлэдэг. Ботхон жил ирлээ. Битүү толгойгоо зааж битүүлгээ эхлүүлэх үхээр эхлүүлье гэдэг одоо та бүхний хүүхдүүдээ хураалах нь шүү дээ. За хураалахтай зэрэг нь одоо энэ битүү толгойгоо аав яах хүүхдтэй зэрэг толгойгоо хөндлөнө гэж байна. Тийм үү? Толгойгоо хөндөхдөө сайхан гар дээрээ барьж байгаад жихнийх нь хоёр талд нэг ингэж хөндөж өгөөд тэгээд энэ завжийн хойш нь нэлээд сайн ингэж одоо эрүү толгой хоёрын заагдах хэмжээнд ингэж огтлж өгөө тийм ээ. Огтлж өгснийхаа дараагаар гэрийн эзэн аав ээж хоёр юм уу эзэн эзэгтэй хоёр хоёулаа нийлж байгаад гэрийн эзэн болохтой зэрэг энэ тагнаатай хамар талаас нь бариад гэрийн эзэгтэй эрүү талаас нь бариад хоёулаа нийлээд хоёр тишээгээ татхаад эрүү толгой заагдана. За тэгээд одоо битүү толгой зааж битүүн хагалах ёсон ингэж хийгдэнэ. Заагдахтай зэрэг нь хоёулаа хоёр биен руугаа харж байгаад нэг сайхан эвшээгээд тэгээд битүүн хагарч хаан тэр. Эвшээж байгаагийн учир холбогдлын үхтэй зэрэг ер нь эрүү толгой заана гэдэг өөрөө хатуу үйл. Тийм ээ, эрүү толгой заана гэдэг бол өөрөө хатуу үйл. Энэ хатуу үйлийг зөөлрүүлж эрүү толгой заагаагүй юм шүү. Зүгээр л эвшээлгүүлсэн юм гэдэг утгаар нь одоо зөөлөж өгч байгаа хэрэг эвшээн гэдэг. Тэгээд эрүү толгой зааж хоорондоо эвшээлцэн гэр бүлийн хоёр хүн маргааш өглөө цагаан сарын шинэ нэгэнд хоорондоо золохгүй гэсэн ийм ёсоор эрүү толгойгоо заана. За тэгээд ихэ заагаад авсан эрүү толгойнхоо дээд талын гэсгийг сайхан тойруулаад энэ гургалтайгаар нь ихэ сайхан бүтээж хоёр талаар нь гургалтайг ихэ тавьж өгөөд борхон дээр юм уу эсвэл маргааш өглөө тэр оройны танай хуучаа оноо үдэх ёслын ажиллагаан дээр битүүлгнээс ч амсаагүй улсуудаа зориулаад сайхан жижигхэн мах ингээ тавиад бэлдээ ширээн дээр байж болно. Ухандаа хэн нэгэн айлд ороход заачихсан толгойг энэ гургалтайгаар тойруулаад ихэ тавьчихсан ширээн дээр байх юм бол юу гэж ойлгох вэ? Эднийх өцөгдөр битүү толгой зааж битүүлэг хагалсан байна шүү. Тийм айл байна. Сайхан ёстой төртэй айл юм аа. Битүүлгнийх нь идэ шүүс гэж ярина шүү дээ, тийм ээ. Идэ шүүснээс амснаа гэ тэр махнаас нь аваад амсч явах шийдэ. Ийм байдалтайгаар миний хөөхтөд одоо битүү толгой хагална гэдэг ёс байсан. Энэ ёсыг одоо гэр орондоо их сайн хэрэгжүүлээрэ. За нөгөөх ёсон юу хөөхтэй зэрэг өвчүүтэй 74 өндрөөр битүүлэх ёс гэж байна шүү. Хоёр дахь ёс нь өвчүүтэй 74 өндрөөр битүүлэхдээ яах хөөхтэй зэрэг ихтэй цаахан өвчүүгээ чанчихна. За энэ юу байна уу миний хөөхтөд? Өвчүү байна. Өвчүүнийхэн одоо хуухтай талын сайхан хуухлаад чанаад хормой цоройгийн сайхан дэгшлээд ихэ бэлтчихсэн байна. Энэ өвчүүгээ ингэж дээш нь харуулж тавина. Өвчүү гэдэг ер нь бүсгүй хүнд зориулсан хүндэтгэлийн улаан гэдэг. Бүсгүй хүнд зориулсан хүндэтгэлийн мах. Хамгийн одоо хүндтэй хатан хүнээс аваад хамгийн хүндтэй бүсгүй хүнд энэ одоо өвчүүг л чанж өгвөл таныг маш их хүндэтгэж байгаагийн шинж. Энэ өвчөө юу төлөөлөх хөөхтэй зэрэг нэгдүгээрт нь дээшээ харсан мөнгө юм бүх, хоёрдугаарт нь их хүний энгэр хөвлийг, гуравдугаарт нь малын хотоон төлөөлдөө гэж үздэг. Тийм учраас сар шинэ битүүлгнэр чи яах вэ? Ихэвчлэл одоо бүх эмэгтэйчүүд үнэтэй хүндтэй хүн болж хувирна шүү дээ, тийм ээ. Тэд нартэй зориулаад өвчүүгэн ингээд дээш нь харуулад хоёрдугаарт нь эрэгтэй хүнд зориулсан хамгийн хүндтгэлийн мах юу байдаг вэ миний хөгтөд? 74 өндөр. 74 өндөл эрчүүдэд зориулсан хамгийн хүндтгэлийн мах. За энэ 70 байна. 70-ныхаа маяатай гэсгийг урагш нь харуулад 4 өндөр хавиргаан мөн одоо энэ бороо толгой талын урагш нь харуулад ихэ тавьчихтай зэрэг энэ үл өвчүүтэй 74 өндрийн битүүлэг. За энэ үл ер нь ихэнх айлуудад одоо ихэд битүүлчих гэдэг бол заавал уус тавиад байх шаардлага байхгүй. Залуу улсууд руу багшийн хэлдгээр битүү толгойгоо сайхан заагаад битүүлчих гэж болно. Ер нь одоо энэ тэр битүү толгойч бай, энэ өвчүүтэй 74 өндөрч бай, энэ уусч бай, аль нь бол битүүний оройны арга хэмжээнд зориулсан идэ. Битүүлэгний шүүс гэж ярьдаг. Идэ юм байгаа юм. Тэрээс шинэ нэгэнд маргааш өглөөний юм зориулдаг байт юм шиг. Тэр талаас нь ойлгоод ихэд энэ өвчүүтэй 74 өндрөөр миний хөөхтөд ёсолж битүүлгээ хагалж явуулах сайн гэж. За түрүү битүү толгойгоор битүүлэг хагалж явах үед бол эрүү толгой зааж битүүлэг хагалсан тийм үү. За өвчүүтэй 74 өндрөөр битүүлэг хагалахдаа яах хөөхтэй зэрэг ялгаа байхгүй энэ өвчүүний урд талын бүдэрхээ байна штэ. Энэ бүдэрхийг нь аваад за энэ далайн болохтой зэрэг далаа мөгөөрсөн шанчсан байна да. Далныхаа мөгөөрсийг ингээд сайхан талд нь ортол
огтлж өгөөд далныхаа мөгөрөөсөө талд нь хүртэл энэ далны ард талын энэ махыг юу гэж нэрлэдэг вүлээ? Далны хуулга гэж нэрлэдэг. Далны их хуулгаан дээрээс наваа доош нь хүртэл ингэж зурж өгөөд энийг дал мелах ясан гэж хэлнэ. Дал мелах ясан. Дал мелах ёстой гэрийн эзэн Ахмад түн хийгээд за тэгээд эндээс далнаас бас жоохон авна. Дөрвөн өндөр хавирганыхаа өөхнөөс жоохон огтлж аваад түрүүний эндээс өвчүүнийхээ бүдэрхий авсан шүү дээ. Өвчүүнийхээ бүдэрхийтэй гэрийнхээ эзэнд өгөөд яах вэ? Галдаа өргөн. Галын бурхандаа өргөн. За ингээд галын бурхандаа өргснөөр өвчүүтэй 74 өндрөөр тэр айлын оройны битүүлэгний ажиллагаа эхэлж байгаа юм тарга. Тэгэд битүүлэгний ажиллагаа эхлэхээр чи одоо яах вэ? Битүүртлээд идэндээ тийм ээ. Буузаа жигэнсэн буузаа идэн, баншаа идэн. За 74 өндөр чансан шөлөндөө хийсэн будаагаа идэн. За хүүхдүүд тэгээд та нар болохтой зэрэг шагаага тоглоно. Битүүний орой бол ерөнхийдөө л одоо шагаа тоглодог юм номтой. Ямар л төрлийн шагаа байна уу? Төргөөрөө бүгдээрээ тоглож инкэж өвчөөтэй 74 өндрөөр битүүлдэг ясан байна. Энэ ясан аль болохтой зэрэг одоо олон айл сайхан нэвтрүүлвэл айл болгон одоо ууц тавьж одоо тэгж бас юу гэдэг юм дээ. Нэг талаасаа эдийн засгийн асуудал юм, нөгөө талаасаа бас Монгол ёс заншил жоохон зөрчигдөж байгаа асуудал байна да тийм ээ. Тэгэхгүй тулд ийм байдлаар битүүлгэн дараагийн жилдээ битүүлгээ хагалж битүүлж байгаарай гэж их захих байна. За хамгийн сүүлийнх нь битүүлгэний нэг хэлбэр болохоор л энэ юу вэ миний хөгтөд ууц тавьж битүүлэх ясан гэж байна. Энэ ууц тавьж битүүлэх ясан эрт дээр үеэс Монголын анх дугаар богд Жавсан дам хотогт өндөргэгэн зан базрын тухай багш нь түүхийн жимээр нэвтрүүлэгт дээр та бүхэнд ярьж өгч байсан тийм ээ. Энэ бол одоо шашны талаасаа чих мундаг одоо сайн хүн төрийн маш том зүтгэлтэн Монголын тусгаар тогтнолд их хувь нэмэр оруулсан. За тэгээд одоо уран баримлч одоо юу гэдгийг хот барилгын одоо үнэхээр суурийг тавьж байсан Монголын төдийгүй дорн дахны их соён гэгэрүүлэгч юм хүн шүү дээ. Энэ Монголын анх дугаар богж явсан дамб хотогт гэхтээ зэрэгч Монгол хэдэн богдтой байлаа? 8 богдтой байсан. 8 богдын хамгийн анхных нь богд өөрөө зарлиг гаргаад цагаан сарын арга хэмжээний үеэр нэг ялгууя битүүлэгний орой идэ шүүс тавихтан дан ууцнаас дээш одоо идэ шүүс битээ тавьж байгаараа гэж их зарлиг гаргасан байдаг. За тэгэхээр чи ууц чи янз нь 3 янз байна тийм ээ. Нэгдүгээрт нь ийм дан ууц гэж байна. Хоёрдугаарт нь дунд бүхэл гэж байна. Гуравдугаарт нь их бүхэл гэж байна. Тэгэхээр энэ бол дан ууц. Дан ууц гэдэгт юу ордгийн мөхтэй зэрэг энэ богдын зарлиг ёсоор нийт хоньны бүхэл мах ба штэ. Хоньны бүхэл махныхаа л одоо мөч болгоноос нь нэг тэргүү махыг авч тавьдаг. Тэгэхээр чин юу хөхтэй зэрэг толгой хүзүү сэр 3-ын аль нэгийг тавих нь тийм үү. За өнөөдрийн энэ дээр яасан байна уу? Миний хөхтэй сэрэ тавьсан байна тийм үү. Сэрэ энэ гар талд нь тавьсан байна. За урд талын мөч чи ямар мөч байх вэ хоньны? Хаа байна тийм үү. Хаанаасаа юу авсан байна хөхтэй зэрэг хаанаасаа 74 өндрийг авах нь. 74 өндрийг авна. Хой талын мөч юу байх вэ? Хойд хөл гуй байна да тийм үү. Хойд гуйнаасаа энд юуг нь авсан байна уу? Хонготой шантыг авсан байна тийм үү. Хонготой шантыг. Дотор эргэтнээсээ түрүү багш нь тэнд харуулсан гургалдааг нь аваад ихэд доор нь тавиад тэгээд дээр нь ихэд ууцаан тавьчих гэдэг зэрэг энэ бол одоо дан ууц болж байгаа. Дан ууц. За дан ууцыг ямар үе тэргэлэх хөхтэй зэрэг зөвхөн өндөр настай аав ээждээ зориулж л цагаан сарын битүүний орой, цагаан сарын шөнийн нэгэнт аль алинд нь ер нь дан ууцал тавьдаг ёстой. Дан ууцнаас дээш ууц тавьдаггүй. Хоёрдугаарт нь аав ээж нь амьд сэрүүн байгаа улсууд эцэг эхтэйгээ зэрэгцэж ууц тавьдаггүй. Одоо ухаанда багш нь 50 настай гэхэд миний аав 70 настай хүн байвал би 50 хүрчихсэн чи ууц тавина гэхгүй нөө шүү дээ тийм ээ. Аав маань ууц тавиад одоо шинэлж байгаа учраас одоо хүүхдүүд нь эцэг эхтэйгээ зэрэгсэж ууц тавьдаггүй юм ястай. Тэгэхээр ууц гэдэг юм бол ихэ ховор тавигддаг байх нэ гэж ингэж ойлгох юм тийм үү. За үнэхээр одоо 85-ны найр хийж байгаа. 100 нас хүрч 6 дой таяг тулсан одоо тийм найр хийж байгаа айлд энэ дан уус нэг жоохон чамлагдаад байвал энийг дунд бүхэл болгож болно. Дунд бүхэл болгохдоо яг хөхөр нөгөө төрүүчийн хуухалсан толгой биш үү тийм ээ нөгөө битүү толгой. Битүү толгойгоо энэ дээрээ тавиад битүү толгойныхаа хажууд одоо хоньны хөлний доод хэсгийг юу гэж нэрлэдэг вүлээ? Шир гэж нэрлэдэг. Хуухалсан шир нэг ширхгийг тавьчихтай зэрэг л дунд бүхэл болчихно.
Тэгэхээр л одоо энэний дараагийн дунд бүхэл гэдгийг бол ийм байдлаар л ойлгоно. За дунд бүхлийн дээд талын багш нь түрүү юу гэлээ? Их бүхэл гэж нэрлэсэн. Их бүхэл гэдэг нь ерөнхийдөө л нэг гевтэж байгаа хоньны хэлбэрээр хоньны бүх махыг оруулсан одоо тийм шүүс байхгүй юу? Ухаанда урд талд нь 2 хаана. Хааных нь махнуудыг хой талд нь 2 гуйн. Тэгвэл гуйн дотроос бол одоо нөгөө сүүжийг оруулдаг, сүүжийг аваад сайхан аваад ард нь тавьчихсан. За тэгээд доор нь өвчүүгэн дээш нь харуул тавиад дотор эрхтнүүдэн төлөөлүүлээд гургалдаагаа тавиад тэгээд энэ том ууцаар ахи бүтээ тавиад дээр нь толгоогоо тавихаар энэ үл их бүхэл. Их бүхэл гэдгийг бол ерөөсөн төрийн ёслолын томоохон арга хэмжээ. Шашны ёслолын томоохон арга хэмжээнд л хэрэглэн өгөхөөсөр хувь айл тэр болгон их бүхэл тавиад байх хийг бол одоо энэ богдын зарилгаар сайшаагаагүй байсан юм шүү. Энийг бас ойлгоорой. Хувь айл их бүхлийг амьдралдаа нэг удаа тавьж болно. Ямар үе тавьж болох вэ гэхтэй зэрэг зөвхөн хурим найран дээр тавина. Өөрөөсөө хурим хийж байгаа эсвэл хүүн охин нь хурим хийж байгаа тийм үед л их бүхлийг хувь айл тавина. Яагаад их бүхлийг хуримн дээр тавьж байна гэхтэй зэрэг хурим гэдэг маань төрийн ёслолын арга хэмжээний хэлбэр. Төрд одоо бүл нэмж, төрд өрх нэмжээ штэ. Одоо 2 залуу гэрлэнэ гэдэг бол тийм учраас тэрийг төрийн ёслолын арга хэмжээний үед хэрэглэж хуримн дээр их бүхэл одоо уус тавьдаг байх нь. Тэрнээс бусад тохиолдолд бол ерөөсөө л энэ одоо дан уус хэрглэж бай гэсэн ийм богдын зарлагтай. Тэгээд энэ богж явсандаа хотогтыг таалал төгсгөөс өмнө шавнар нь асууж л дээ. За багшаа та нас өндөр болжээ. Тэгээд хэрв таныг жанчаалсны дараагаар Бурхны хотог болсны дараагаар таны дүрийг одоо бид нар ямар байдалтай бүтээх вэ гэж асуусан байгаа. Тэгсэн чинь одоо эн чинь өөрөө бол дэлхийн алдарт одоо Бурхан бүтээгч шүү дээ. Занозрын бурхан гэдэг бол одоо дэлхийн бүр үнэхээр давтагдшгүй одоо тийм уран сайхан бурхтыг бүтээсэн ийм хүн чинь өөрийнхөө дүрийг бурхан болгож бүтээе гэж хүүхдүүд нь хэлэхдээ зэрэг за яг хуу та нар тэгж бүтээх гээд байгуул миний нөгөө дан ууцны зарлиг Монголын ард түмэнд үеийн үед хэрэглэгдэж мөрдөгдөж байхыг бэлэгдээд надыг нэг дан ууц талалж байгаагаар дүрийн юм бүтээчхээрэ гэж загсан. За одоо энэ бурхныг хар миний хүүхдүүд дан ууц талалж байгаа үстэй. Баруун гартаа хотог орчихсан ингээд тэгээд энэ ууцныхаа юун талаас нь гарцаг талаас нь өрөөд ихэд дан ууц талж байгаа бурхан байгаа бид. Ингээд өөрөө энэ зарилгаан үеийн үед бид нарыг хэрэгжүүлж байгаасаа гэсний үдсэн дээр ингээд дан ууц талж байгаагаар өөрийнхөө дүрийг бүтээлэх гэсэн юм шүү. Гэсэн юм байна тийм ээ. Тэгээд зориуд багшны энэ бурхныг энэ давтар тавьсан. Одоо нэг харагдхаа болчихж хуучин шаазан барын үйлдвэр гэж тусгай тийм үйлдвэр байсан. Тэр үйлдвэр байх үед бол энэ бурхныг яг ингээд дан уус талж байгаагаар нь бүтээчихсэн. Тэгээд айдуу дандаа бурхан дээрэн шинэ нэгний өдөр, битүүний өдөр энэ өндөргэгэн зан озрын энэ уус талж байгаа энэ дүрсийг тавьдаг л тийм байсан. Одоо тэгээд хагарч хэмхрээ дууссан байгаа бдэ. Ерөн сүүлийн үед харагдхаа болж. За ингээд битүү толгоогоор битүүлж явах үед бол битүү толгой зааж битүүлсэн тийм ээ. Өвчүүтэй 74 өндөрийн үед бол өвчүүтэй 74 өндөрд яалаа 70 милах ёслол хийсэн. За одоо энэ уус тавьж битүүлж байгаа үед бол ямар ёслол хийх вүлээ миний хүүхдүүд? Нэгдүгээрт нь яг үлээ ууцаа хөндөн гэдэг ёслолыг хийн. Ууцаа хөндөн. Ууцаа хөндөн гэдэг ёслолыг хийхдээ амархан гайгүй. Одоо яг энэ уус гэдэг чинь бол сүүл уус хоёр энд зааган дээр байж байна тийм үү. Энэ хоёрын зааган дээр нэг хөндөд өгнө. Нэг хөндөд өгнө. За энэ сүүлний энэ их матаас ба штэ. Энэ их матаасны яг энэ матаасан гэсэг дээр нь хоёр ийм жижигхэн газар энэ толион дээрээс нь жоохон ингээд нэг огтлоод авчихна. За тэгээд яг эннийхээ дагуу одоо энэ ууцны зураа гэж байгаа юм. Энэ зурааны дагуу ингээд 3 газар энэ харцаг руу тэмдэглэж өгөөд ингэж 3 газар тэмдэглэж өгөөд за тэгээд энэ харцагныхаа дээд талын өөхнөөс нь огтлж авна. Нэг огтлж авлаа. За хоёрдугаарт нь нөгөө түрүүний эндээс авсан сүүлнийхээ толион дээрээс авсан өөх биш үү? Тэрнтэйгээ нийлүүлээд ууцныхаа хоёр хажуунаас нь бас жоохон дээжилж аваад энийгээ яах вэ миний хүүхдүүд галдаан өргөн, галын бурхан даан өргөн. Ингэхээр энэгээр ууц хөндөх ёсон болж байна. За дараагаар нь ууц таллах ёсон гэж бай. Ууц таллах ёсон гэдэг бол ууцыг бол нэг л удаа хөндөн. Нэг хүн хөндсөн бол ахиж ууц хөндөхт ёслол хоёр дахь хүн хийхгүй. Ууц таллах ёсыг бол хязээж хэдэн ч хүн хийж болно. Та одоо идэ шүүсэн төр ууцсан төр сайхан ууц таллаггүй төрүүд нь хүн талсан ч байсан. Ингээд хоёр талаас нь
сайхан сүргсийн талаас нь нарийнхан гэрчээ таллаа л явна. Анхны ууц сарлж байгаа хүн бол юу гэхтэй зэрэг энэ баруун зүүн гар талаас нь ихэд нарийнхан урт огтлж аваад тэрийг хэнд өгөх хөөхтэй зэрэг гэрийн эзэгтэд галын борхны хувь болгож өгнө. Тийм үү? Хоёр дахьгаа мөн сайхан гэж нарийнхан урт зүсэж аваад гэрийн эзэнд нь гэрийн болгож өгнө. Гурав дахьгаа энэ баруун гар талынхаа сүргснээс сайхан урт нарийнхан огтлж авангуутаа бурхны хувь болгож бурханд нь өгнө. Дөрөвдгийгөө сайхан зүсэж аваад энэ үл хэний хувь гэхээр уус талсан миний өөрийн хувь. Миний өөрөө. Би өөрийнхөө хувийг одоо ингээд миний хүүхдүүд ийм олон хүүхдүүд сууж байгаа чинь та нарт хүрэх хэмжээгээр их жижигхэн хуугаад хүн болгонд их гэж хоёр гардаж өгнө. Одоо энэ уус талснаа уусныхаа талаас өгч штэ. Энэ үл би та нарт үзүүлж байгаа маш их өндөр хэмжээний хүндэтгэл гэж ойлгоно. Та нар ч ихлэ гэсэн энэ авсан одоо өгч байгаа тэр ууцны хувинаас хоёр гардаж аваад баг багтахгүй их ихэхгүй маш их хүндэтгэлтэйгээр хүнтэй хуваахгүй ганцаараа ажиж явах хэрэгтэй. Одоо тийм хүндтгэлийн арга хэмжээ байхгүй. Ингээд уус талдах хэслийн арга хэмжээ хийгднэ. Тийм учраас ууцыг яг ном дүрм ёсоор нь миний хүүхдүүд өндөр настай аав ээжтэй зориулаад сайхан дан уус тавьж байгаарай. Ууцаан ёстой төртөө хэрэглэж байгаарай. Айл болгон одоо нэг уус тавиад тэр дудсман одоо их л том ууц тавиад дунд бүхэл тавиад их бүхэл тавиад том сүүлтэй уус тавьбал сайхан болдгийн биш. Энэ өөрөө нэгдүгээрт ёстой жаягтай юм, хоёрдугаарт юутай вэ? Зарилгатай юм, богдын зарилгатай юм. Тийм учраас богдын зарилгыг зөрчиж болохгүй гэж ингэж ойлгоно. За цагаан сарын шинэ нэгний гол идэ гэж байна. За гол идэг бол одоо миний хүүхдүүд мэдэндээ идэг ихэвчлэн 3 үе, 5 үе, 7 үе, 9 гэж сондгой тоогоор өрдөг. Тэгэд хүний амьдрал дандаа лаз жаргал сайн сайхан юм явахгүй бас зовлон жаргал ээлжилж явдаг энэ хорвоод зовлон бэрхшээл тохиолдсон үеийн идэг бол тэгшээр өрдөг. Бусад үеийн бүх идэг бол одоо сондгоогоор өрдөг гэсэн ийм Монголын нэг ясан байна. Энийг бол одоо сайн мэдэн тийм ээ. Хоёрдугаарт нь хамгийн бага идэ 3 үеэс эхэлнэ. 3 үеэс эхэлнэ. За 3-ын тоо гэдэг үл өөрөө монголчуудын хувьд альва ямар нэг юмны эхлэл, альва ямар нэг юмны тулгуур бэлгэдлийн тоо. Тийм учраас дөнгөж шин гэр бүл болсон, шинхэн гэрэлсэн залуу хүмүүс үл ямар ч арга хэмжээний үеийн идэгээ бол одоо 3 үеэр л өрнө. 3-аас нэг айхшин дээр шөрөөд байдгүй ийм. За хоёрдугаарт нь 7 үе гэдэг үл 7-гийн тоо юу бэлгэдэг вэ? Багш та нар түрүү хэлж байсан газар дэлхийг бэлгэдэг. Тий. Тэгэхээр 9-ийн тоо юу бэлгэдэг вэ? Мөнх тэнгэрэн бэлгэдэг. Тийм учраас 9 үе идэг бол зөвхөн төрийн томоохон арга хэмжээний үед л 9 үе идэ өрнө. Тий. Тэгэхээр чи мөнх тэнгэрдээ одоо 9 тэнгэр, 99 тэнгэр, мөнх тэнгэртэй 9 цацал өргөлөө, 9 мэхэж ясаллаа гэж нуус тавчаанд гардаг штэ. Тэр тийм одоо өндөр эренбиг өнөөдөр энэ хөрс талтан дэлхий дээр юу төлөөлгүй хөхтэй зэрэг төр төлөөлдөг. Тийм учраас л төрийн арга хэмжээнд л 9 үе баавар идэ засаж өрнө. Хувь айлууд болохтой зэрэг одоо ээж аав нь өндөр настай байлаа гэсэн яадгийн өнөөдөр аавыгаа хүндэтгээд 9 үеэр сайхан идээгэн өрчхийг бол өвгөд хөгшөж чинь дөртөө тэргөө зөвшөөрөхгүй болохгүй хүмүүс яаж гоо юм тэгж тэнгэртэй дэсэлдэнэ гэж юу байдгийг буйны даахгүй алдас болно тийм юм гэж байхгүй миний хөө зүгээр л 7 үеэр өрөл гэж хэлнэ. Тэг аавынхаа идэг 9 үеэр өрчих гэдэг хэлдэг тийм настай хүн ерөөсөөж байхгүй. За 7-гийн тоо юу бэлгэдэг вэ миний хүүхдүүд? Газар дэлхийг бэлгэдэг. Тийм учраас одоо өвгөд хөгшд маань за энэ жил цаг сайхан байлаа. 100 их сайхан болсон, намар нэг дэлгэр болсон, өвлөн өнтэй боллоо, энэ бүхний хүчинд мал тарган сайхан орлоо. За энэ жил чавран сайхан болох өнгөтэйгээ дандаа л ихэд нэг цаг улирлаараа бэлэгдээд газар дэлхийтэйгээ холбогдож явдаг учраас өндөр настай ээж аав нь бол тэгээд нэг 7 үеэр л боо өрөндөө дээд тална. Аав ээж нь амьд сэрүүн байгаа 7 үе боо өрчгöd байхад хүүхдүүд нь зэрэгцээ 7 үе боо өрдөггүй. Тэгэхээр чи ер нь хамгийн боломжтой одоо эдэний хэлбэр бол энэ 5 үе боовол таарч штэ. Залуучууд 3 үеэр өрчих нь өндөр настай аав ээж хөгшөд өвгөд маань 7 үеэр өрчих нь төр маань 5
5 үе 9 үеэр үрчгэн тэгэхээр дунд нь үлдэж байгаа нэг сайхан хижээл насныханд эдэр насныханд хэдэн үе баавны эдээ оногдож байна уу? 5 үе баавны эдээ оногдож байна. За тэгээд эн чинь нэгэн тал Монголын эртний үеэс уламжилж ирсэн ёс заншилын болохтой газар. Энийгээ сайхан баримттай явуучих. Би өнөөдөр мөнгөтэй төгрөгтэй одоо боломжийн бас ажил амьдралтай явна. Энийгээ харуулнаа хөөгээл нэг хайхтар тамдал байсан уус тавиад нэг 9 үе боо өрөөл ихэд байж болохгүй нэ штэ. Цагаан сар гэдэг ер нь миний хүүхдүүд нэг 4 юмны бэлгэдлийн баяр юм шүү. Нэгдүгээрт нь одоо улс орон даяараа нэг нас нэмсний баяр. Цагаан сараар бүгдээрээ нэг нас нэмлээ гэж тоосдгийг. Одоо өнөөдөр бол хүн болгон төрсөн өдрөөр тэмдэглэдэг болж таа. Эртээр үедүүл өгөхтэй зэрэг ганцхан цагаан сараар бүгдээрээ нийлээл төрсөн өдрөө нэг нас нэмсний баяраа гэж тэмдэглэчихдэг. Нэг нас нэмсний баяр. Хоёрдугаарт нь Монгол ёс заншлаа дээдлэх баяр. Гуравдугаарт нь өвгөд дээдсэн хүндэтгэх баяр. Дөрөвдүгээрт нь ах トゥ төрөл төрөхстой мэдлцэх баяр, гэр бүлийн баяр болгож ийм 4 янзаар л тэмдэглэдэг. Тийм учраас цагаан сараар битүүний оройч одоо төрөл төрөхсtöөрөө бүгдээрээ цугладаг. Шинийн нэгэн ч одоо ахмад хүн дээрээ бүх одоо хамаатан садан овог ургийнх нь ир золгодог. За тэр явцтай ах トゥ төрөл төрөхсtöөрөө ордог, танилцдаг тийм ээ. Эн чи манай тэрний тэр байна, тэрний тэр тийм хөөхтэй улсын байна гэд ингээд гэр бүлийн баяр, ах トゥ гийн баяр байхгүй. Энэ 4 ёсонд л дүүцүүлж таацуулж л энэ баярыг маш их одоо төгөлдөр сайхан тэмдэглэж явах хэрэгтэй гэж ингэж ойлгоно да. За үүгээр Монгол ёс заншил нэвтрүүлгийн хүрээнд битүүлэх ёсны талаар багш та бүхэнд ярьж өглөө.